Жижиг дунд бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх BEST хөтөлбөр. Өнөөгийн байдлаар дэлхийн нийт бизнесийн 70% гэр бүлийн бизнес эзэлж, эдийн засгийн өсвөлт, ажлын байр, дундаж орлоготой давхархыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Танай компани бусадтай өрсөлдөх чадвар, доктортой үйл ажиллагаа явуулах хэсэг нь компани ажилчидтай шууд хамааралтай. 2020 оны 1-р удирлын байдлаар Монгол улсад бүртгэлтэй 94675 аж ахуй нэгжийн 86% нь 1-ээс 9 ажилтнтай байна. Бүх бизнес ижил гараанаас эхэлдэг хэдий ч тэднээс ихэнх нь цөөн ажилтнтай. Жижиг компани хിവэрэ үлдэдгийн хамгийн том шалтгаан нь компани засаглалын зарчмуудыг хэрэгжүүлж чадаагүйд байдаг. Сайн засаглалын нээлттэй, ил тод, шударга, тайлагнал, үүрэг хариуцлага гэсэн зарчмууд байдаг. Эдгээр зарчмуудыг ашиглаж чадвал ямар ч компани өөрт хэрэгцээтэй хөрөг мөнгө, хүн хүч, тоног төхөөрөмж, мэдлэг ур чадварыг өөртөө олж авч чаддаг бие даасан тогтолцоотой болох боломжтой. BEST хөтөлбөр зорилт 2. BEST хөтөлбөр нь жижиг дунд бизнесийн засаглалыг сайжруулах, сургалт зөвлөх үйлчилгээг үзүүлж эхлээд байна. Үүнд жижиг дунд бизнесийн сайн засаглалын ач холбогдол ба тогтвортой хөгжил, аж ахуй нэгж үүсгэн байгууллагын стратеги төлөвлөлт, байгууллагын бүтэц зохион байгуулалт, дотоод хяналт ба тайлагнал, гүйцэтгэх удирдлага ба шийдвэр гаргалт, санхүүгийн бодлого төлөвлөлт, хүний нөөцийн бодлого төлөвлөлт, түншлэл ба бизнесийн боломжууд, эрсдлийн удирдлага. BEST хөтөлбөр нь 7000 орчим бизнес эрхлэгчдийг компани засаглалыг сайжруулах, сургалт, зөвлөх үйлчлэгийг хамруулна гэсэн зорилготой ажиллаж байна. Бидэнтэй дараах хаягаар холбогдож, дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Таны бизнест амжилт хүсье. Жижиг дунд бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх BEST хөтөлбөр.